Тийм учраас бас л тэр одоо уралдаанд оролцохдоо адууга авчрахын зэрэгцээ бүрдгүүлэхдээ нөгөө хувийн хэрэгээ үзүүлээд бүрдгүүлдэг. Ийм л болох хэрэгтэй юм шиг байгаа юм. Тэгээ ийм болцоо бол бидэнд байна шүү дээ. Ер нь нэг ийм хөө бүртгэл баримтчуултанд тэр ярихтай зэрэг жаахан энэ ч одоо хэрэгтэй ч юм уу ч юм уу. За наадах чинь хэрэгжилт одоо бас жаахан зай байна даа гэсэн иймэрхүү хандлага байдаг л да. Гэхдээ энэ бол удахгүй юм шиг байна. Ер нь одоо 2-3 жилийн дараагаар бидний энэ ярьж байгаа асуудал одоо хэрэгжижчихсэн, гэвшчихсэн байхаар юм шиг байна. Ер нь адуу бол нэлээд олон шимэгчтэй юм тийм байна. За нийтдээ одоо бараг 100 гаруй зүйлийн шимэгчийг одоо биедээ агуулж тижээж байдаг. За шимэгч бол зүгээр яг тэр шинжлэх ухааны үүднээс авч үзвэл их тийм илүүдл гаж амтнч биш юм байна л да. Ер нь цаанаасаа л одоо тэр адуунд амьдрахаар л одоо хуваарлагдсан. За адууч одоо тэднийг бас өөртөө агуулж тижээ хүүрэг хүлээсэн. Байгалийнхаа хувьд л зүгээр зам ёсны үзэгдэл юм байна. За тэр бол яг хуу ер нь зохих хэмжээний тэнцвэртэй харьцаанд орчихсон байдаг. За харин зарим жил тийм ээ олон жилийн одоо дунджаар авч үзвэл зарим жилд энэ тэнцвэр алдагдаад тэгээ адуун сүргийн одоо нийт одоо эрүүл мэндийн байдалд сөргөөр нөлөөлөх явдал одоо илэрдэг ээ. За энэ шимэгчдээс одоо нэг 5 бүлэг шимэгч бол одоо хамгийн ноцтой гэж одоо ингэ тооцогддог. За эдгээрээс нэгдүгээрт нь тэр хэдгэн гуурнууд байгаа. За хоол улс замч одоо энэ бөөлнөөс эхлээл осны ам хүртэл тэр энэ урт турвааш нь тэр чигтэл одоо гуураар дүүрсэн байгаа шүү дээ. Жилийн турш. За энэний сөрөг нөлөөг бид нар нэг сайн мэдэрдэг юм. Ягаад гэвэл ерөөсөө адуу болгонд л байдаг учраас. Тэгээ гуургүй адуу гэж байхгүй гууртаа адуу. Бүгд нь одоо адил хэмжээтэй байдаг учраас бид одоо тэгээ гууртаа нэм байдаг юм аа гуургүй нэм байдаг юм аа ялгаддаг сайн мэдэрдэг. Ер нь яг имчилгээг хугацаанд нь маш сайн хийх юм бол за тэгээ гуурнаас чөлөөлөгдсөн адуу гууртайгаа байгаа адуу хоёрын ялгаа бол маш сайн тод харагддаг. За тэр таргалахад одоо хөнлөөтөө тийм маш сайн таргална одоо гуурнаас чөлөөчих юм бол за турхад их одоо нөлөөтэй. Гуургүй болсон адуу бол одоо удаан турна. За гууртаа нь одоо илүү турна гэх мэт. За тэгээд тэр ажлын чадвар, эдлэгээний чадвар одоо энэ хурд мурданд бол одоо бас нөлөөлдөг юм байна гэж. Яг зүгээр туршилт харьцуулж хийгээгүй ч гэсэн эмчилсэн эмчилгээгүй адуунуудыг харьцуулах юм бол одоо маш сайн мэдрэгддэг. Тэгээ их олон төрлийн юм байгаа шүү дээ. Тэр хотод гэзний бол ухаанда 6 зүйлийн энэ хамрын хөндийн хулхтад одоо 3 зүйлийн. Ингээ нийтдээ адуу гэж нь одоо эзэгэн амьдардаг тийм 9 төрлийн 9 зүйлийн одоо 3 байна. За хоёрдугаар их том ностой бүлэг шимэгч бол тэр адууны могоо орхой гэж би аскрич нэрлэдэг. Адууны нарийн гэсэн шимэгчлэлт нэг юм орхой байдаг юм. За энэ орхойн хувьд бол зүгээр унаг дааганд голдуу байдаг учраас бид нэг сайн мэддэггүй. Бид нар өөрсдөө алж идж байгаа адууг анзаардаг. Түр хязгаарлангаас дээш насны адуунд бол бараг байхгүй шахах болцдог учраас мэдрэх нь бага. За хамгийн их олноороо байдаг ганц нэг унгыг аваа явуулчихад байгаа нь унгын дотор нөлөөтэй байдаг. За тэрийг бид нар тэгэхээр сайн үзэхгүй юм л да тийм ээ. Унг бол тэгэл энэ тэнд өгцөн л байдаг. Тэрийг задлж үзэж байгаа ч юм байхгүй. Сонирхож байгаа ч юм байхгүй. Тэгээд тэр ухаандад орхоогоор өгцөн үү өөр юм байсан уу гэдгийг анхаарах байна. За тэгэхээр нэг хүртэл наснд нь тэр могоо орхон халдварын талаар нэлээд анхаарах хэрэгтэй. За энэ орхон тухай тэр уяач ялдар сэтгүүлийн одоо 3 дугаарт нь одоо бичсэн байгаа. За 3 дахь нь тэр умсны одоо годил орхоо гэж нэрлэдэг байгаа. Умсны дотор одоо 60 зүйлийн одоо тийм орхоо байрладаг. За эд бол их сөрхийн нөлөөтэй. За энэ нэг 3 том орхоо бий. 3 одоо нэлээд ноцтой. Одоо өсвөр адуунд, бага адуунд одоо их ностой нөлөөлдөг. За энэ тухай тэр олгон умсны том улаан орхоо, хос умсны том улаан орхоо, телевдхэн хар орхоо гэдэг нэртэй 3 өгүүллийг бас 3 дугаарт гаргаж бичсэн байгаа. За энэ 5. За тэгээд осноо загтнуулдаг орхоо гэж нэг нөхөр бий. Одоо өдий чинь адуу болгон лашаа сэргээж байгаа шүү дээ. Тэгээд осноныхоо одоо тэр хонгоныхоо усыг халцарт лашаа сэргээдэг. За энэ чинь нэг орхооноос шалтгаалж байгаа юм. За тэгээд 5 дахь бүлэг шимэгч бол хачиг байна да тийм ээ. Ер нь одоо арсны шимэгчдээс. Хачиг бол одоо төвхтэй. Ер нь бас тэгэл хэрдээ их л ядарч байгаа шүү дээ. Бид нар зүгээр анзаарахгүй за хачигтчил байдаг хэдэн ачиг орцсон байна гэж байгаа болохоос биш. Ер нь зүгээр тэгэл ачигтаагүй адуу хачигдсан адуу хоёрын хоорондын ядаргаа зүдэргээ бол одоо бас их илэрхийл байдаг юм байна. За ийм хэдэн шимэгчд байна. За тэгээ шимэгчдийг бол бид нар нэг жаахан эмчилгэхдээ нэг жаахан бүдүүн томоор ханддаг явдал бай. Тэгээ онцлогоогүйгээр одоо оролддог. Одоо хэдий чамаагүй хийж л байдаг. Захаас нь аваад бүгдээрэнд л өгчл байдаг. Нэг юм таамгаар одоо хусдаг явдал байдаг юм. Тэгэхээр ер нь энэ онцлогоо маш их чухал болж байгаамаа. Тэгээ хуучин загтуулын голдуу одоо нэг улсын хөрөнгөж одоо хүний мөнгөөр ингээ хийждэг байсан учраас тэр үр дүнгийн талаарч гисэн эмчилгээний шандрын талаарч гисэн их ярьдаг байлаа л да. Одоо бол үйлчлэгээ үнэтэй болоод
Тэгээ энэ хорхооны эсрэг хэрэглэдэг сайн юмнууд бас нэлийн үнэтэй юм. Тэгээ мөнгө төлөөд ирэх тэр одоо манай дуустын тавих шаардлага бас өндөр болж байна л да. Чи одоо яг хорхоотойг нь олж имжилж чадчих байгаа мó юу? Тэгээ эн чи үр дүн юу байх юм? Ямар хэрэгтэй юм? Тэгээ одоо миний төлсөн мөнгөний дайны үр дүн надад өгөх юм уу юу гэдэг юм шаардлага тавьж эхэлж байна. Тэгээ энэ бол их сайн хэрэг. Тэгэхээр нэгдүгээр онцлогоо хэрэгтэй. Тэгээ бид жилдээ л одоо бөөнд нь л 1-2 аваа ичдэг. Тийм хаварт нэг сайн, намарт нэг сайн гэдэг ингээд. Жаахан хугацааны хувьд л нэг юм бөөнддөг. За тэгээд нэг сайн одоо шинжилгээ энэ төр хийлгүүгээр үздэг байсан тал бай. Тэгэхээр ер нь маш сайн шинжлэх хэрэгтэй байгаа. Тэгээ яг нөө шимэгчтэнд байна уу юу? Байгууллагууд айл эрхтэнд нь байна, ямар шатанда байна. Тэгээ бидний тэр нүдэн тарагч байгаа томчууд ч нь бол нэлээд тийм зөөлөссөн байгаа юм л дээ. Бид голдуу тэр нүдэн дөрт бие гүйц үеийн одоо анзаардаг явдал байдаг. А гэтэл одоо тэр шимэгчийн чинь хамгийн ностой нөлөөлдөг юмнууд нь тэр нүдэн тарагдахгүй байгаа. Тэгээд тэр бие махбодоор одоо тэнэж яваа, яргаж байгаа үедээ бол аюултай нөлөөтэй. Тэгээ энэ үеийг одоо бас олж ингэж имжлэх ёстой гэж байгаа юм. Тэгээ одоо тэр нэгэнтээ том орхоо болцсон хойно биш, тийм ээ тэр баг байхад нь дөнгөж халдсан үед нь имжлэхийн аргыг л одоо их ярьдаг болж байна шүү дээ. Тэгмээс бол гуурын имжлэхээ чинь бид нар за 9 сард имжлэе л гэж байгаа юм. Тэгтэл дээр чинь үндсэндээ зунжингаа халдаж чаад тийм ээ зунжингаа адуугаа тийшлүүлж чаад тэгээд намар нэг 50 болсон үед нь дунд нь дэмжиж байгаа хэрэгэлдэ тэр үнэг. Тэгээ уул нь бол тэр эхнээс нь имшүүд одоо энийг сайн байгаа юм. За бүх шимэгчийг одоо нэг дор бөөн байхад нь ганцхан одоо тийм туучих бололцоо бол яхан муу. Яг болох нь болно. Гэхдээ арай жаахан тийм боломж бүрдэх үе бол муу. Гэхдээ зарим нь хүлээгдээд зарим нь хэтэрчээд ингээд байдаг тал байдгийг. За хамгийн их ностой үе нь бол тэр төрснөөс хойш одоо 1 оноос өнгөрөх. Дааган үсэгээ их хүртэл одоо энэ хооронд шимэгчийн нөлөөнд одоо хамгийн их өртдөг. За энэ үед бол ер нь жилдээ нэг за 4-5 удаагийн имжлэхээ бол ер нь бараг бүгдээрэнд нь шахах шаардлагатай байгаа юм. За дааганд нь бол нэг за жилдээ 2 удаа оролдох. 2-3 удаа оролдох юм шаардлага гарна. За шүтлэн үед бол 1-2 удаа имжлэх юм шаардлага гараа. За тэгээд хязгаалангаас хойш бол үндсэндээ за нэг шимэгчийн имжлэхний асуудал гайгүй болж ирнэ. За голдуу шимэгчийн эсрэг байгаа юмнууд бол энэ Европын юмнууд сайн байна л да тийм баталгаатай, бүртгэлтэй. Тэгээд яахан чанар дагаад үнэтэй байдаг. За тэр хэрэг тэгээд тэр үнэтэй үйлчлэх үнэтэй юм хэрэгжилж байгаа имжлэгийг бол оноод сайн хийх хэрэгтэй. Үр дүнгээ өгч явах ёстой. Тийм энэ тулд яг малын эмчхүүн бол танд үйлчлэгээ хийж хаад тэгээ баталгаа өгдөг болох ёстой байна. За би таны одоо энэ адууг эмчиллээ. Одоо төдөн сарын хугацаанд бол орхоноос чөлөөтэй байна. За тэгээ энэ эмчилгээг хийснээр жинэн тэгд нэмэгдэнэ, хурдан тэгд нэмэгдэнэ, эдлэгээний чадвар нь тэгд нэмэгдэнэ, турхан тэгж багасна. За давжаархаас сэргийлнэ. Тэгээ энэ шимэгчийн хамгийн гол нөлөөлөл нь давжаа юм байна л да. Манай адууны бас нэг жижиг байдаг. Тэгээ ялангуяа зарим жилийн адуу бас нэг жаахан тийм өнгө муутай жижиг намхан байдгийн шалтгаан бол ерөөсөн шимэгчд баригдсан явдал байдаг юм шиг байна. Зарим нэг одоо зудтай гантай байсан жил хорхоо авсраад тэгээд нэг тэр жилийн төлөмөл муу ах тохиол байна шүү дээ тийм. Тэгээд ерөөсө давжаа арах гэдэг бол хамгийн гол нөлөө нөө. Одоо бидний хувьд бол нэг дандаа нэг сугуулсан дээр нэг баригдсан дээр гэдэг ингээд нэг хорхоотойч бай, хорхоогүйч бай бүгдээр ингийн захаас наваал нэг юм өгөөд байдаг. Нэг ийм тал бай. Тэгээд энэ шаардлагагүй нөхдөчгөл юм үгээ зогсож байгаа шүү дээ бид нар дуулна тийм ээ. Орхоогүй ямар нэгэн шимэгч агуулаагүй тэгээд тэр шимэгч нөлөөлөхөргүй байвал ийм юм чинь заавал одоо тэр эмтээ утгах шаардлага байхгүй байгаа юм. За адууны хувьд бол энэ тал дээр гайгүй. За хон ямаа өхрийн хувьд бол нэг ихэнх гэлмэгч байгаа шүү дээ. Угаалга хийж ингээл бүгдээр ингийн аваад банар аваа шидчихсэн. Вакцин ингээл бүгдээр ингийн тариа хийчихсэн тийм ээ. Өвчлөхгүй хамаагүй. За тэр нөө туулгалт гэдгээс нь орхоотой орхоогүй хамаагүй бүгдийн захаас наваал хийгээд байдаг. Үүний 3 дахь хүн төлөвлөдөг байсан учраас яриа нэг гардггүй байсан юм байна. За одоо өөрөөсөө манай малчид тэр мөнгө төлөөд эхлэхтэй зэрэг ер нь энэ шин сайн хардаг болж байна. Энийг хийх хэрэг байна уу юу? Хийлгүй л одоо хэдэн төгрөгөөр хийлгэх үү? За ийм үйлчлэгээ хийлгэлээ тэгээ над тэр нь юу өгөө гэдгийг одоо сайн хардаг болж байна. За ингээд одоо малын юм сайн түнштэй болохыг зөвлөж байна. За тэгээ бид тэр хамгийн гол нь тэр сэтгүүлээр дамжуулаад ингээд зөвлөгөө өгөөд байх боломжтой. За дээр нь тэр одоо адуусад өөрийн хугацаанд өөрийнхөө адууны эрүүл байлгах, эрүүлжүүлэх, за тэр дундаа энэ хорхоогоос сэргийлэх тийм юутай болыг гэвэл тийм ээ хөтөлбөртэй болыг гэвэл энийг одоо хийгээд өгөх болцоо таа. Хийгээд ингээд нийтэнд тараачих юм бол хэрэгжихгүй юм шиг байна. Харин хийж угаад захаас нь нэлээ өндөр үнээр худалдах юм бол өндөр үнээр авсан юм хүн их анхаардаг. Тэгээд тэрийг хэрэгжүүлдэг юм байна. За үнгүү тараадаг зөвлөгөө бол энэ хүн уншдагчгүй юм байна шүү дээ тийм ээ. Ер нь тэгэл 3-4 сар чи адуу хамгийн туранхай байдаг үе. Хамгийн ядруу байдаг үе. Тэгээ хээлтэй байдаг.
Тэгээ энэ үед бас нэг эмийн хортой нөлөөнд жаахан тийм дэсвэр муутай. Яг тунгаар нь хэрэглэлээ ч гэсэн одоо бас нэг жаахан дийлэхгүй байх тохиол бас гарч ирсэн. Тэгээ одоо манайхны эмийн хадгалалт таарах шүү дээ. Ер нь хаасаагүй малын эмчийн тэр малчны тэр эм хөлдөх халах юм тохиолдол байна. Нэгдүгээр за хоёрдугаар тэгээ тэр эмийн одоо хадгалсан бэлтгэсэн хугацаа бас хэрэгэлзээ те. Манай тэгээ урд хөршийн, хойд хөршийн энэ төр бол жаахан ер нь төвөгтэй. Уулын тэр шалгад газрууд нь үзэл одоо болно гэж өгч байгаа юм. Яг хэрэглээд эрэхтэй зэрэг одоо ус бас нэг болохгүй байх шиг байна тий. Тэгэхээр тэр үнэтэй хамаагүй гол нь тэр чанартай юмэр тэгээ тунгийн сайн тааруулж хэрэглэх ёстой. Монголын морин спорт уяачдын холбооноос зохион байгуулсан уяачдын улсын анх дугаар зөвлөгөөнөөс гаргасан зөвлөмж Улаанбаатар хот 2009 оны 5 сарын 11 Монголын морин спорт уяачдын холбооноос санаачлан зохион байгуулсан уяачдын улсын анх дугаар зөвлөгөөнөөр ажил хэрэгж байдалд амжилттай явагдаж эрдэмтэд морь судлаачид уяачдаас олон чухал санаачлал гарч цаашид зайлшгүй хэрэгжүүлэх олон асуудлууд хөндөгдлөө. Зөвлөгөөнд оролцогч зөвлөлдсөн асуудлуудыг ажил хэрэг болгох зорилгоор энэхүү зөвлөмжийг гаргахын зүйтэй гэж үзвэ. 1. Дараах асуудлуудыг ажил хэрэг болгох талаар дистратой арга хэмжээ авахыг Монголын морин спорт уяачдын холбооны тэргүүлэгчдэд зөвлөмж болгоно. Үүнд 1. Улсын баяр наадмын тухай хууль, одоо мөрдөгдөж байгаа улсын баяр наадмын хурдан мордын уралдааны дүрм, Монголын морин спорт уяачдын холбооны их хурлаар батлагдсан хурдан морины уралдааны дүрмд байгаа зөрүүг арилгах, түүнчлэн уяачдаас гарсан доорх асуудлуудыг тусгах замаар хууль дүрмд өөрчлөлт оруулах. Үүнд хүүхдүүд мор уралдах талаар, уралдааны замын стандартын талаар, төрөө айргийг дүйцүүлэх талаар, их хурд уралдааныг онцгойлон үзэж цолгох талаар, их хурд бүсийн наадмын замыг сонгож тогтоох талаар, хүүхдийн болон морины дугаарын талаар, гарааны төхөөрөмж хэрэглэх талаар. За энэ зүйлүүдийг бол одоо дүрмд өөрчлөлт, хууль дүрмд өөрчлөлт оруулах тусгай чий гэж ингэж хэлж байгаа. За 2. Монголын морин спорт уяачдын холбоо, салбар холбоодын оршин тогтох үндэс болсон гишүүнчлэл, санхүү эдийн засгийн чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр менежментийн баг бүрдүүлж, гишүүдийн шинжилсэн бүртгэл явуулж, татвар хураах ажлыг тусгай графикаар гэрээний үндсэн дээр зохион байгуулах. 3. Холбоодын хөрөнгө санхүүгийн чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр гадаад дотоодын төсөл хэрэгжүүлэх, оюуны өмчил бий болгох, сурталчилгаа судалгааны ажил, засгийн газартай гэрээ байгуулах үндсэн дээр дээрх төрлийн үүргийг гүйцэтгэх зэрэг ажлыг дистратой ажил хэрэг болгох. 4. Салбар холбоод болон уяачд үзүүлэх үйлчилгээний цар хүрээ, нэр төрлийг олшруулан тэдэнд ойртуулах чанарыг сайжруулах. 5. Азийн морины уралдааны холбоонд элссэн туршлагандаа тулгуурлан хөрш орнууд, Азийн болон бусад орнуудтай хоёр талын холбоо тогтоон гадаад харилцааг өргөжүүлэх, тэдэнтэй төсөл хамтран хэрэгжүүлэх чиглэсэн ажлуудыг зохион байгуулах. 6. Аймаг нийслэл болон сум дүүргийн холбоод тэргүүний гал шалгаруулах болцлыг тэдний идэв санаачлагыг өрнүүлэх үеэр гаргаж сурталчлах. 7. Монголын морин спорт уяачдын холбооны төв захиргааг өргөдгөн бэхжүүлэх, ажил төрөл хариуцсан менежерүүдийг авч тогтвортой ажиллуулах, холбооныхоо дэргэд сургалт сурталчилгаа, хэвлэл мэдээллийн алба, хурдан морины удмын сан, адууны судалгаа, үржил сэлэс, ген зэргийг хариуцсан эрдэм шинжилгээний хэсгийг холбогдох байгууллагатай хамтран байгуулж өрөөгөөжтэй ажиллуулах. 8. Улсын баяр наадмын хурдан морины уралдааны замыг тусгай хамгаалалтанд ахуулах талаар санал боловсруулан шийдвэрлүүлэх. 9. Уяачдын ордон музей байгуулах асуудлыг судалж, газар авах, зураг схем хийх ажлыг эхлүүлэх. 2. Аймаг нийслэл сум дүүргийн уяачдын холбоодод зөвлөмж болгох нь. 1. Энэ зөвлөгөөний талаар нийт уяачдад өргөн таниулж, сургалт семинарыг орон нутагт үргэлжлүүлэх.
2. Хинтээ аймгийн уяачдын холбооны туршлагаар орон нутгийн иргэдийн хурлын төлөөлөгч засаг